Хуйга менежер хурч ирээд намайг нөгөө мангарын туслах болох уу гэдгийм да. Би тэрнтэй 3 өдрийн өмнө таарснаас хойш ийм их кино шиг юм болж байхад бүтэн 3 сар хамт ажиллах юм бол хаашийг олох гэж ёстой сэлмээр тулалдахтай адил юм болох байх та. Хэрвээ би хамт ажилламааргүй байна гэж хэлчихвэл жаахан хөөгч шиг зан гаргасан болчих болов. За надад өөр сонголт байхгүй юм байна дөө. Ажил хувийн амьдралаа салгаж чаддаг байх хэрэгтэй штэ. Тэр ажил дээрээ бол нилээн зарчимч хүн шиг байсан. Тэгэхээр цуг ажиллахад тийм ч муугүй байж магадгүй юм. Би чинь энэ компани ажилтан юм чинь иймэрхүү зүйлийг зохицуулж чаддаг байх ёстой. Чи ингээд миний шин туслах болж тээ. Тэр хаалгаар орж ирэхдээ л яг л миний төсөөлснөөр албан шахалтанд орсон юм шиг царайтай байлаа. За сууч. Шинэ ажил авсандаа баярлахгүй байгаамаа да. Ийм царай гаргах хэрэггүй дээ. Надад чамд өх өвс байхгүй шүү. Юун өвс вэ? Ийм унжуу царай гаргаад байхаар чинь чамааг морь байна гэж андуурхаар байна шүү. За тэр намайг зүгээр байхад чи ингээд л эхэлж байгаа үсттэй. Яаж чамтай цуг ажиллах болж байна? Энийг чинь тэгээд тоглоом гэж ойлгох уу? Чамд инээж л өхөс. Миний царайны тухай яриха болоод ажилдаа анхаарлаа хандуулвал яасан? Хөөе, чи жаахан ч гэсэн инээж гэж болдгоо мө? Би чиний зөвлөгөөг л дагаж байна. Хүмүүсийн санааг зовоохгүй тулд ажлын орчин бухимдалгүй байх хэрэгтэй гэж чи өөрөө хэлээ үсттэй. Би бүх хүнд туслах гэж л тэгж хэлсэн. Таалагдаагүй бол намайг шоолох хэрэггүй. Угаасаа чамд сүүлийн удаа зөвлөж хэлж байгаа гэж бод. Өө, битгий урлаарай. Чамайг шоолох гээгүй штэ. Би харин ч их бодууштай зүйл байна гэж бодсон. Ерөөсөө ч тоглоом шоглоом хийгээгүй. Нэрэ шүү. Итгэхгүй байна. Намайг шоолоогүй гэдгийг харуулж надаас жинхнээсээ уучлахгүйсэн чинь дээр баг шүү. Үг үйлдэл хоёр чинь таарч байж л итгэлцэл бий болдог гэдгийг санаарай. Тэрний зөвлөдөө баг хамт олонныхоо итгэлийг хүлээхийн тулд дан ганц яриад хангалтгүй. Хэлсэн үгээ үйлдэлээрээ харуулж байж л итгүүлж чадна. Тийм болохоор үг үйлдэл хоёр тохирч байх ёстой. Дээрээс нь хүмүүсийн итгэлийг олж авна гэдэг цаг хугацаа шаардна. Энэнд бас даруй зантай байх нь дээр байдгийг хэлмээр байсан. Менежерүүд даруй төлөв зантай байх нь маш чухал зүйл. Тэглээгээд бусдын шаардсан бүхнийг биелүүлээд өөрийн бодол итгэл үнэмшлээсээ буцна гэсэн үг биш. Харин бүхнийг мэддэг биш гэдгээ хүлээн зөвшөөрч хүн бүхнээс суралцах хүсэлтэй байгаагаа харуулж буруу юм хийсэн бол уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Намайг үнэхээр уучлаарай. Тэр над руу дөхөж ирээд миний хажууд суугаад уучлалт гуйлаа. Тэр ямар ч байсан зүгээр нэг хилчгэлгүй уучлалт гуйж байгаагаа харууллаа. Тэр нь нүднээс нь ч харагдаж байв. Тэрнтэй танилцсанаас хойш анх удаа бид хоёр нүд рүүгээ 30 секунд удаан харцгаалаа. Даанч миний нүур амар улаагаад эхэллээ. Бурхан минь, тэрнээс удсан бол нүур маань бараг дэлбэрэхэр байлаа. За чи өөрийнхөө суудал дээр суучихгүй юу? Чи намайг уучлж байгаа мó? Тийм ээ, тэглээ. Одоо суудалтаа суучих тэхүү. Тэрийг буцаад суудал руугаа явхад нүур халууд өгөх нь гайгүй болж би нэг юм амьсгаа авч чадхаар болов. Тэр над руу харснаа. Чи зүгээр үү? Би чинь зүгээр үү? Усуух юм уу? Би авчраад өгөх үү? Зүгээрээ, баярлалаа. Одоо ажиллаа хийж эхэлэх үү? Чи миний уучлалтыг хүлээж авлаа гэж хэлж байгаач дотроо ууртай хэвээрээ байгааг чинь мэдэж байна. Би чамаар уучлахыг хүсэж байгаагаа харуулах хэрэгтэй байх. Би үнэхээр бид бие биедээ итгэдэг хүмүүс болохыг хүсэж байна. Энэ айгүй чухал царайтай харагдаж байх чинь би өмнө хэлснээрээ тэрнийг аль хэдийн уучлсан гэдгийг хэлмээр л байна. Тийм гүлгнийг шиг харц гаргаж тэгтлээ уучлалт гуйж байхад би яаж уучлж чадахгүй байх вэ дээ. Гэхдээ би тэгж хэлэхгүй. Чиний хэлснээр итгэлцэлд цаг хугацаа хэрэгтэй л дээ. За тэгвэл ажилдаа оръё. Би бүх ажилчдын түүхийг мэдмээр байна. Хүний нөөцөөс тэдний компанид бөглөж өгсөн хувийн мэдээллийн анкетыг авъя гэд хэлчихсэн байгаа. Тэрнээс гадна чи бас тэдний талаар мэддэг зүйлээ надад бичиж өгөх хэрэгтэй байна. Үгүй тэр чинь би чамд тэдний нууцыг хэлнэ гэсэн үг үстэй. Тийм юм гэж юу байсан? Чи миний хэлж байгааг буруу ойлгочих шиг боллоо. Би тэдний хобби, дуртай хоол, дуртай спорт ч юм уу, ер нь хийх дуртай зүйлийг мэдэх гэсэн. Тэгээд тэдэнтэй нэг нэгээр нуулзахдаа чиний өгсөн мэдээллийг тэдний өгсөнтэй нэгтгэж чадхаар болно. Маргааш хуйга менежертэй уулзахдаа тун удахгүй бидний хүрэх ёстой зорилтод хэрхэн хүрэх талаар ярилцах юм л да. Тийм мэдээлэл олохыг хүсэж байгаа бол мэдээж би олж өгч чадна. Би найзуудыгаа зарж байгаа гэсэн үг биш л юм байна. Өөр надаар хийлгэх ажил байгаа юу? Одоо бол байхгүй. Чи ажилдаа орж болно. Баярлалаа.
Энэ хүн арай дээр болж байх шиг байна шүү. Бас хүмүүстэй яаж эвтэйхэн ярихыг сурч байх шиг байна. Туслахыг хийхэд муугүй байх бол те. Бас тийм ч муу хүн биш юм байна. Сайн менежертэй удаан ажиллана гэдэг чи ястай сайн хэрэг шүү. Хүй байцаарай. Би чинь яагаад инээгээд байгаа юм болоо? Нэмээ чи чинь юугаал мөрөөдөд байна да?